За сайн байцгаана уу? Өнөөдрийн мэнд хүргэе. 3 дугаар сарын 28-ны өдөр байна. Багш нь яг 12 цагаас бяцлалтай биш юутай болж орчуулгатай онлайн орчуулгатай болж таарж байгаа болохоор та нартайгаа урьдчилаад ингээд видеогоор уулзчихъя. Тэгээд хамгийн чухал зүйл бол өчигдөр ер нь хүн ингээд тасралтгүй хөгжиж явах хэрэгтэй юм шүү. Тэгээд нэг гоё мэдээ сонссон. Тэгээд тэр бас та бүхэнд бас хэрэг болж магадгүй гэж бодож байна. Юу гэхээр Энэтхэг улсын Шарма гэдэг докторын яриг би нэг подкаст гэдэг байнга одоо энэтхэгийн хамгийн ноу хау буюу нэгсэндээ шинээр гарч ирж байгаа шинжлэх ухаантай холбоотой, хүн судалтай холбоотой, за төрчлэн одоо spiritual science буюу одоо энэ сүнслэг дотоод бэлэг бүлгүүний мөн чанартай холбоотой энэ сэдвүүдээр ярилцлага хийдэг, подкаст хийдэг нэг залуугийн энэ подкастыг дагаж үздэг юм байна багш. Тэгээд тэн дээр нэг өчигдрийн ярилцлага бол үнэхээр надад бол ингээд итгэл найдварын оч тэ шинжлэх ухаан минь ямар гайхалтай юм. Тэгээд тэрчлэн өшөөдөө шинжлэх ухаанч хүмүүс нь өөрөө хязгаарлагдахгүй байвал одоо юг бүтээж чадах юм бэ гэж аутизмтай хүүхдүүдийн тухай ярьж байгаа байхгүй юу. Тэгээ аутизмтай хүүхдүүдийн шинж тэмдгийг одоо бүх дэлхийд даяараа бол бид нар ер нь шинжлэх ухаан ч юм уу одоо хүмүүс нийгэмд бид нар яаж хүлээж авч ийнө вэхээр энэ хүүхдийн энэ нь болохгүй байх гэж нөгөө сөрөг талаас нь болохгүй байгаа зүйл дээр нь төвлөрөөд байна гэж байна л да. Гэтэл тэр яг neuroscience тэр дундаа нөгөө neuroscience буюу тархины одоо хагалгаа хийдэг хүний хувьд юу яаж байгаа юм? Тархины хагалгаа хийдэг хүний хувьд тэр хүн юу хийж ийнэ гэхээр аутизмтай хүүхдүүдийн ерөнхий яг шинж нь яг ямар юм бэ? Тэгээд тэр аутизмтай хүүхдийн тархины үйл ажиллагаа. Ялангуяа одоо тархины нөгөө хэсгүүдэд байгаа шүү дээ. Хажуугийн хэсгүүд байна, баруун зүүн тархины хэсэг байна, уртлын хэсэг байна, хойтлын хэсэг байна гэдэг. Жишээлбэл хүний энэ яг урд тархины энэ урд хэсэг бол яг нөө хүний оюун санаа ухамсарлаг энэ хөгжилтөө холбоотой болохоор бусад бүх одоо төрлүүдээс бидний одоо давуу шинж чанар нь энэ оюун ухааны хөгжил байгаа даа тий. Тэгтэл тэр аутизмтай хүүхдүүдийн хувьд бол энэ бүр ингээд илүү одоо идэвхтэй байдаг гинэ. Тархины бичлэгүүд тэр юмнууд хийхээр. За гэтэл яг нөгөө энэ бүр дагсны энэ хэсгийн артлын энэ тархиш тархины хэсэг тий. Тархины эрчний дээдлийн энэ хэсэг буюу одоо яг дагсны артлын буюу survival brain гэж нэрлэдэг байдаг. Нэг өөрөөр хэлбэл нөгөө амьтналаг тархи гэж нэрлэдэг байдаг. Ерөөсөө оршихуун буюу амьд бүх амьтнуудад байдаг амьтналаг гэх юм уу одоо амьд оршихын төлөө идэж уух, секс хийх, тэ амьдрахын төлөө тэмцдэг энэ тархи маань яаж ийм нэхэр тэр хүүхдүүдийн хувьд хөгжил нь ингээд одоо бага байна гинэ. Энэ бага уртл нь хэд их. Тийм учраас hyperactive буюу хэтэрхий хийдвэхтэй тэ нэг үрэлэг тэнцвэр алдагдсан байна. Тэгээд тэгвэл тэрийг нь одоо хэрхэн эмжилдэг арга олсон бэ гэхээр ер нь 5-аас доош настай хүүхдүүдэд бол аягүй сайхан эмчилгээний үр дүн 13,000 орчим хүүхдүүдээр эмчилгээ хийгээд байгаа юм байна. Маш сайхан үр дүнгууд гарч байгаа юм байна. Тийм гоё мэдээ тий. Тэгээд та бүхэн тэр зүйлийг бас судлаараа ягдгүй л сүүлийн үед одоо бидний шав нарын ч гэнэ үү магадгүй бас ингээл эргэн тойронд тийм ээ найз нөхдүүдийн дунд энэ аутизмтай хүүхдүүд хэтэрхээр бий болж эхэлдэг гэдэг дээр санаа зовж эхэлж байгаа шүү дээ. Тийм учраас гэтэл яг хөө гэхээр ер нь ингээд хүмүүсийн тарих ингээд нөгөө хөгжлийнхаа явцад эволюц буюу нэг хувьсж байгаа юм байна гэдгийг тэр талаас нь бол тэр доктор тайлбарлаж байна. За тэгээд хамгийн дэлхийд одоо хамгийн анхны тэр stem cell буюу нэгсэндээ язгуур хэс гэж би нэрлэмээр байгаа юм л да. Тэр хүний уг язгуур болсон анхдагч хэсээр нь дамжуулаад одоо юунд нь spinal cord буюу одоо тархины тэр хэсэг хийгээд одоо нуруу нухсанд нь ингээд тарианы аргаар өөрийнх нь өөдлөөсөр тариа хийх аргаар эдгээдэг ийм эмчилгээ гарч ирж байгаа юм байна. За ийм сайхан мэдээ. Тэгэхээр бяцлал би энэ дээр яг юу гэж ойлгосон бэ гэхээр за тэгвэл одоо ялангуяа энэ хий биений буюу эсмэ ухааны сайенсийн эмчилгээ хийж байгаа ийм хүмүүсийн хувьд одоо бас нэгэн одоо эмчилгээг ялангуяа одоо тиймэрхүү хүүхдүүд ороод ирэх юм бол яг нь эмчилгээний арга зүгээ тархины энэ балансыг тэнцвэржүүлэх дээр нь ялангуяа нөгөө оюун санааны бие буюу нарийн биений төлөв байдаг шүү дээ тий. Надад судал сувг гэдэг ингээд янз бүрийн тэр мэдээллийн сан дээр нь сайн хийж өгөх юм байна. Мөн түнчлэн механикаар нөгөө багшнуудаараа бас массаж хийгээд өгөх юм байна. За мөн түнчлэн яг энд нь зориулсан тий одоо хой тархины энэ хэсэгт нь зориулсан
одоо ийм жижиг жижиг диск мэск байгаа. Тэгээд тэрийг ингээ байнга ингээ уяад байвал бас яг ингээ тэнцвэрчилж өгөх юм байна. Ингээд үзээрэй гэж л зөвлөмөр байна. За тэгээд бяцлалдан одоо орё. Сайн байна уу? Бэлжээ. Бэлжээ юу буяа юу? Авгийн хэлээд байгаа хта тий. За тэгээд тасгалдаа. Оройныхоо зөрүүдийг нийлүүлээ. Пичээ буян жаргал. Би ажил дээр зав харагд ороод ирсэн. Гой мэдээ аваад сайн мэдээ. Тийм байна шээ. Маш чухал мэдээ авахгүй энэ чинь одоо яг ингээд уучраа мэдэхгүй хямраад ялангуяа эцэг эхчүүд нь бүр ингээд нөгөө стресстэй ингэж нэг гол манай нийгэмд бас нэг нүүрлээд байгаа ийм гол юу юм л дахөө асуудал юм л да. Тэгээ тийм учраас энийг олж сонссон та багш нь их баярлсан. Тэгээд боломж биш хүүхдүүдэд нэг ялангуяа 5-аас доош насны хүүхдүүдэд хурдан эдгэрэх боломжууд байгаа юм биш үү. Тэгээд эдгээсэн чинь тэр хүүхдүүд яаж ийм гэхээр нөгөө гоц авьяасууд нь дэлгэрч байна нэ. Бүр давтагдчихгүй тийм өөр. Жишээлбэл нэг хүн өнөөдөр дэлхийд ямар хүчтэй нөлөө үзүүлж байна. Элон Маск чинь тийм төрлийн хүүхд юм байна шүү дээ. Элон Маск чинь тийм төрлийн хүүхд байсан юм байна. Тэгээд хөгжөөд ирэхээрээ бүр бусдаас юм онцгой юм хөгжилтөө болж байгаа. Нэг үгээр хэлбэл бид нар ингээд нэг нэгнийгээ даган дуурайж амьдэрдэг байсан бол одооний ингээ хүүхдийн хөгжлүүд яг нь одоо ингээ хүн төрөлхтөн өөрийнхөө зөнгөөр өөрийнхөө өгөгдлийг яг биелүүлж амьдэрдэг. Тийм хүн төрөлхтөн бий болж эхэлж байгаа юм байна. Тэгээ тийшээ анхаарлаа чиглүүлэх ёстой юм байна гэж. Ийм мэдээллийг хүргэж байна. За тэгээ ялангуяа эмнэлгийн үеийн үед өөрт чинь яг чухал мэдээлэл байна. За тэгээд бяцлалаа хийж байлаа. За алсад нэг цэг ширтээ. 1 2 3 4 5 6 7 9 Нүдэнлаа мэлмээ 2 3 4 5 6 7 8 9 Гонцгийн амсгаа таврын үзэр 1 3 4 5 6 7 8 9 орол эрүү хаалаа цээж айлхаа үсний нөхөр дамжаад өнц хүрдэн дээр ирлээ. Өнц хүрднээс аваад гомоогоо уншиж эхлэе.
Үзгийн усгаа зүрхэн дээрлээ. Зүрхний хаг өнлөө. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9. Зүрхний хаг гэрлийг алгаархан тэлж эхлэе. Тэлэхдээ мэдрээрээ хэрхэн зүрхний ямар амгалан эрчим өөрийн бүрхэж байгааг өөрийгөө бүрхлээ. Бүрхсэн эрчмийн олон бүр тэлээд байгаарай. Энергийн бие бүрхлээ. Олон бүр тэлээд байгаарай мэдрээд. Бохомсрын бие бүрхлээ. Их тэлхийгээ бүрхлээ. Босчих. Нарны амгийг бүрхий. Одод ертөнцөө. Орчлон ертөнцөө дэг бүрхээрээ. Олон бүр хязгааргүй тэлээд байгаарай. Хязгаар. Барамлгоор. Хандаашаа болоо. Халуун тавш. Өвдөдөр тэсэх юм байна. Зүрхэн дээр хараа таад үзээрэй. Зүрхний хаа цогцолтыг ажиглаарай. Толгойд нь бодол байна уу ажиглаарай. Тэгээд өөрсдийнхөө бяцлалаарай. Хийсний дараа талархлаа илэрхийлээ. Өөрсдийнхөө. За би одоо орлоо. Өөрсдийнхөө талархлаа илэрхийлье. Тэгээ. Би бол юу гэж талархлаа илэрхийлдэг вэ гэхээр энэ хөө бяцлалыг зааж чиглүүлж өөрийн номын их багш доктор Сүхүү Шнаар Рамешвчтаа талархъя. Тэнгэрээс өгч бүхий л бурхтуу өвдөцөө ижиа туслагч бүхий л оршуудаа талархлаа. Энэ арчлангийн бүхий л материал баялгаар хангаж газар ижидээ талархъя. Сайн сайхны төлөө үргэлж тэмүүлж явдаг өөрсдийнхөө ариухан оршуудаа талархъя.
Дасгалыг хамтдаа үлдсэн та бүхэндээ гялалаа. За тэгээд залбирлаа зүрхний хаг өнлөө 1 2 3 4 5 6 7 8 9 их болсон 6 зүйл хамаг амтан амгалан хийгээд амгалангийн дээдийг болж гэгээр л хийгээд гэгэрхүн төгс судхийг олох болтугай. За ингээд сайхан болчих юм да. За ингээд өдрийг эхлүүлэндээ. За ингээд ажил маань хүлээж байгаа болохоор та хэд маань дотооддоо бяцлалаа хийгээд дор бүрний бяцлалаа хийгээд тэгээд сайхан хичээл юугаа атган төгсөө бяцлалаа хийгээд өдөртөж. Би бол энэ бичлэг хийсэн. Дахиад орчихуу таад би бичлэг бичлэгээ ингээд хадгалаад үлдээчи бас тэгээд давхар одоо таад юу дахиад өөрөө нээчи. За дахиад ороод ирээрэй. Дахиж ороод өдөртөж хөнгөшөө. Тэгээд За. За.